Тэгэхэд баялаг дүүргийнхаа хамгийн анхны өрхийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлж эхэлсэн дүүргийнхаа эрхэм ажиж та бүхэнд 25 жилийн баярын мэндийг өөдөд өргөн дэвшүүлье. Эрүүл мэндийн тусламжийг анхан шатанд хүргэх энэ үйл ажиллагаа өөрөө манай эрүүл мэндийн салбарын хамгийн чухал суурь салбар нь. Тийм учраас өнөөдөр та бүхэнгүйгээр бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үнэхээр боломж байхгүй. За энэ ч утгаараа эрүүл мэндийн сайд болсон даруйда анхан шатны тусламж үйлчилгээг өөр төвшөнд гарах энэ бодлогыг хэрэгжүүлээд явж байна. Энэ дотор бол 26 оны төсөвт илүү анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг иргэний санхүүжилтийг нэмэх бодлого орно. За энэ төсөв яг хэлэлцэж байгаа энэ үед бол бас чухал зүйл та бүхэнд баяртай мэдээд болоход ямар ч үсэн эрүүл мэндийн салбарын ажилчдын нийт салбар дотор улсын өмчлөлтөө хэмжүүлж дээрээс нь өрхийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 4000 гаруй ажилчдын үндсэн цалиг 15% нэмэх энэ шийдвэр гаргахад тун ойрхон байгаа. Үүнд зориулж 181 тэрбум төгрөг төсөөлж гаргахаар шийдэж байгаа. Дараагийн нэг чухал зүйл бол бид энэ анхан шатны тусламж үйлчилгээгээ жинхэнэ хаалга баригч үнэхээр гэр бүлийг өөрийнхөө энэ 43 хороонд ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд өөрийнхөө хороонд амьдардаг иргэдийнхаа үр хүүхдүүдийг тэрний хүүхдүүдийг хүртэл мэддэг байна гэдэг маань өөрөө энэ өрхийн ангаах ухааны хамгийн гол суурь доктор сууршилтай энэ ажлаа сэтгэл хангалуун хийх энэ том гаргалгааны үндсэн агуулгыг түрүү хэлчихлээ. Би бас энд их баяртай байна. Ер нь бол доктор сууршилтай, цалин хангалттай, нийгмийн баталгаа хангагдсан ингээд ерөөсөө өрхийн general practitioner гэж нэрлэдэг байгаа энэ ажлаа family doctor хийж чаддаг. Үүгээрээ тэр гэр орны жинхэнэ хамгийн дотны гэр бүлийнх нь гишүүн мэт хамтарч ажилладаг байх энэ тогтолцоог хийх бол өрхийн ангаах ухааны хамгийн том гол зорилго гэж хардаг. Олон сайхан зүйлүүд хийж байгаа. Билээ гэхдээ бид үндсэн гол зорилгоо гэр бүлд жинхэнэ хажууд нь эрүүл мэндийн зөвлөх нь байх энэ ажлаа гол хийх нь чухал юм гэдэг бас санааг зориуд энд дурдж хэлье гэж бодлоо. Удахгүй та бүхэн бүх Монгол улс даяараа өрхийн ангаах ухааны 25 жилийн ойн арга хэмжээ Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдээр хийгдэх гэж байна. Энэ бас их сайхан зүйл. Үүгээрээ дамжуулаад бид бас та бүхний тулгамжийн асуудлыг бас сонсох, дээрээс нь төсөвт байгаа мөнгөө илүү оновчтой зарцуулахад өрхийн ангаах ухааныг яаж илүү хөгжүүлэх вэ гэдэг дээр мэдээж бас 5 дахь өдрийн явуулалт чуулга бас нэлээд нэмэр болох байхаа гэж бодож байна. Бид өнгөрсөн энэ хаваржангаа юмад улаан бурхан гараад ямар хүнд байдалтай энэ болгоны өмнө вакцинжуулалтыг амжилттай хийж Монгол улсад өнөөдөр улаан бурхан дахин гараагүй байгаа 6 дахь хоног. 14-өөс 21 хоног юм бол энэ улаан бурхан тасарсан халдвар байхгүй гэж үзэн штэ тийм ээ. Ингээд өгшөө нэг 7 хоног хэсчихвэл улаан бурхангүй болчих юм байна. Тэр ийм амжилтанд хүрэх гэж байна. Энэ болгоны бас гол ачааг өөрлөсөн вакцинжуулалтыг амжилттай хийсэн та бүхэнд бас эрүүл мэндийн яамныхаа нэрийн өмнөөс мөн өөрийн эмч сайдынхаа нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлье. Хэрвээ бид 6 сарын 17-нд эрүүл мэндийн сайдаар томилогдсон тэр үед шуурхай арга хэмжээ авах гэсэн бол бид өнөөдөр наадмаа хийж чадахгүй байх байсныг та бүхэн бүгдээр мэдж. Тэгэхээр урьдчилан сэргийлэх ангаах ухаан өөрөө ямар их өгөөжтэй байдаг юм бэ гэдгийг эндээс харж байгаа тийм ээ. Та бүгдийн гүйцэтгэсэн тэр ажлыг үнэлээд засгийн газраас 5 тэрбум төгрөгийн дэмжлэг гаргуулсан. Ингээд удахгүй та бүхэнд энэ урамшуулна очноо. Үүний дараагаар бид бас нэг айж исэн зүйл бол энэ томоо төс төвчний дэгдэлт дэгдэлт идэвхжих сезон болцсон байж байгаа. Тэгтэл вакцинжуулалтыг бас бид ямар сайн хийж чадсан байна. 92% вакцинд хамрагдах ёстой 6 бүлгийн хүмүүс маань 92% томоо төс төвчний эсрэг вакцин хийгдсэн байна. Гайхалтай. Энэ бас л та бүгдийн хичээл зүтгэл ажлын амжилт юм аа. Та бүхэнд бас дахиад баярлалаа гэе. Бид энэ ирчээрээ явах юм бол энэ өвлийн 1 сарын жинхэнэ томоо өвчний оргил цаг үед хүүхдүүдийг коридор шалан дээр хэвтүүлэхгүй байх боломж нь энэ. Иннээс өөр урьдчилан сэргийлэх арга хэмжээ байхгүй шүү дээ. Иннээс өөр эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хэвнэх өөр арга байхгүй шүү дээ. Өвчлөл бага байгаа, татгаа бага байх юм бол зарцуулах баг л бол. Хамгийн чухал нь
хүүхэд хөгшдийн амнаас аврах хамгийн чухал үйлс тийм ээ. Тийм учраас энэ зорилгоо бид жинхэнэ утгаараа урьдчилан сэргийллийн арга хэмжээгээр хийж чадж байгаа явдал бол өнөөдөр бид энэ том амжилтууд гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ 26 оноос эхлээд Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн холбоотой бид бас их ойрхон ажиллаж байгаа. Салбарын та бүгдийн эрх зүйн чадамжийг улам сайжруулах, улам ойлгомжтой болгох, дээрэс нь бие даасан үйл ажиллагаа явуулах боломжийг илүү олгох энэ чиглэлд бид бодлогын ажил хийнэ. За ингээд та бүгдээрээ бахархаж байна. Өнөөдөр бас ийм уулзах завшаан гарсан их баяртай байна. Өрхийн эрүүл мэндийн бүх байгууллагууд та бүхэндээ эрүүлийг сайн сайхан хамгийн чухал нь өөрснөө сайхан эрүүл их байгаарай гэж хүсье.